Эмэгтэй хүнийг ойлгоход хэцүү гэдэг хүмүүст хідэн зөвлөгөө өгье. Энэ тийм ч хэцүү биш шүү дээ. За эхлэх үү. Нэг охин чамтай уулзмаар байна гэдээвэл уулзмаар л байгаа гэсэн. Амархан байгааз. Хэрвээ охтод намайг 50 авирах гэдээвэл чи ямар үйлдэл үзүүлэх вэ? Хэрвээ бити 50 авирах. Энэ маш амархан байгаа үстэй. Хэрвээ ингээд болиё гэдээвэл бити бэл. Хэрвээ ингээд яваач гэвэл бити яв. Харин цагдаа магдаа дуудаад байвал явах хэрэгтэй шүү. Найр санаатай байдаг тий. Хэрвээ охтод за окей тэгдэг ч юм уу гэдээвэл үгүй л гэсэн. Хэрвээ за яхав тэгж болно гэвэл үгүй л гэсэн. Хэрв за чи тэгжэл байвал болно доо гэвэл үгүй л гэсэн. Хэрв үгүй гэвэл тийм ч хийж магадгүй. Хэрв тийм гэвэл үгүй ч хийж магадгүй. Ер нь ярианыхаа нүнгийг ажиглаад явахад болно л та. Хэрв надаас бити юм асуугаад бай гэвэл асуугаад лээ. Хэрв намаа бити дагаад бай гэвэл дагаад лээ. Харин цагдаад баригдаж болохгүй шүү. Чамаг өөрөө найзуудтайгаа гарахт чинь цагийг сайхан өнгөрүүлээрэй гэвэл цагийг бити сайхан өнгөрөө. Ядад сайхан цаг өнгөрөөж байгаагаа бити түнд харуул. Амархан байгаа эцтэй. Ойлгож чадаад ах юу байна? Ерөнхийд нь ингэж хэлэхэд та нар зүгээр бодол уншдаг байхад л хангалттай. Баярлалаа гэж